Хүний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанууд булчингийн агшилт болон сулралтын оролцоотойгоор явагдаж байдаг. Хүнд 3 төрлийн булчингийн эд байдаг. Зүрхний булчингийдүүд бол мэдрэлийн зохицуулгын оролцоогүйгээр агшиж суларч чаддаг бол арга ёсны хөндлөн судал булчингууд нь бол мэдрэлийн системийн зааварчилгааны дагуу хөдөлгөөн хийхэд оролцдог байна. Хөндлөн судал булчин нь булчингийн ширхгийн багц болон булчингийн ширхгээс тогтноо. Булчингийн ширхэг нь урт нарийнхан хоолой хэлбэрийн олон бүүнтээс бөгөөд мэдрэлийн системээс ирсэн дохионы дагуу агшиж сулардаг. Аксоны төгсгөл болон булчингийн ширхгийн хооронд дохио дамжуулж байгаа энэ замыг мэдрэл булчингийн холбоос гэж нэрлэдэг. Булчингийн ширхэг нь дотроо агшилтыг нөхцөлдүүлдэг уургуудыг агуулсан олон тооны миофибрилтэй. Миофибрил нь саркомер хэмээх арга ёсны булчингийн агших мэгжний давтагдсан хэсгүүдээс тогтдог. Саркомер нь нарийн бүдүүн филаментуудаас тогтдог. Бүдүүн филамент нь миозын уургийг агуулсан бөгөөд хоорондоо М шугамаар холбогддог. Нарийн филамент нь актин уургийг агуулсан бөгөөд хоорондоо Z шугамаар холбогддог. Нарийн бүдүүн филаментууд миозны молекулын тусламжтайгаар бие биен дээгүүрээ алхам алхмаар зурж хөдөлдөг. Миозины толгой хэсэг нь актин уургатай холбогдсон нарийн филаментыг саркомерийн төв рүү чиглүүлэн хөдлөдөг. Миозины толгой актинтай холбогдоход хөндлөн үр үүснэ. Миозины толгойн хэсэгт 3 фосфорт аденинтэй холбогдож түүнийг гидролизэд оруулж чаддаг энзимүүд агуулдаг. 3 фосфорт аденин 2 фосфорт аденин болон фосфатын үлдэгдэл болж задарна. Энэ үед бол миозины толгойн хэсэг өндөр энергийн төлөвт шилждэг. Актин уурга дээр миозины толгой холбогдох байр байдаг бөгөөд энэ нь булчин агшаагүй тайван байх үед бол тропомиозын уургаар таглагдсан байдаг. 2 фосфорт аденин болон фосфат бүлэг чөлөөлөгдөхөд миозын эргээд бага энергийн төлөвт шилждэг. Миозины толгойтой дахин 3 фосфорт аденины шинэ молекул холбогдох үед хөндлөнгүүр тасардаг байна. Булчингийн агшилт явагдахын тулд холбогдох болон чөлөөлөгдөх мөчлөгүүд давтагдан явагддаг. Булчингийн агшилтанд кальцийн ион болон актинтай холбогддог уургууд чухал үүрэгтэй байдаг. Нарийн филаментэд актинаас гадна тропонин ба тропомиозин гэдэг уургууд байрласан байж идэг. Кальцийн ион тропонинтай холбогдох үед актины уцалгийн дагуу холбогдсон тропомиозин байрлалаа өөрчилж нарийн филамент дээр байгаа миозины холбогдох хэсгийг ил гаргадаг. Саркоплазмын торонд хуримтлагдсан кальцийн ионууд хөдөлгөөний мотор нейроноор мэдрэлийн импульс ирэх үед чөлөөлөгдөн гардаг. Нейротрансмиттер бодис ацетил холины молекулууд сарколемд байгаа рецептор уургуудтай холбогдох үед мембран дээр деполяризац үүсдэг. Үүлийн потенциал Т хоолоогоор тархах үед кальцийн ионууд саркоплазм руу чөлөөлөгдөн орсноор тропонинтэй холбогддог. Тропомиозин хэлбэрээ өөрчлөх үед миозины толгойн актинтай холбогддог хэсэг ил гарч булчингийн ширхгийн агшилтыг эхлүүлнэ. Ингэж нарийн болон бүдүүн филамент гэж нэрлэгдэх уургийн бүтцүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд булчингийн эсийн агшилт бий болно.